Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын 1976 оны 633 тоот тушаалаар Бүгд найрамдах Монгол ард улс, Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын хил залгай аймагуудын нийгмийн аюулаас хамгаалах хэлтэст хөлийн асуудал эрхэлсэн урлагчийн оронтойг бий болгож, Баян Үлгийн аймгийн 1-р комендатурын даргаар ажиллаж байсан Дэд Хурандаа Нойнгийн огшоог 1976 оны 12-р сарын 22-ны өдрийн 1153 тоот тушаалаар Улаангомд суух хөлийн төлөөлөгчөөр томилон түүнд Баян Үлгий, Уус, Завхан, Хөвсгөлийн хөлийн асуудлыг хариуцуулах болсноор хөлийн цэргийн дэг 245 дугаар анги үүсгэн байгуулагдсан. Тайд цагаан уух Санжаагийн анх хоёр гэдэг би 1973 оны 4 сарын 11-нд Уус аймгийн төв Улаангом сумд төрсөн. Миний аав жолооч, ээж одоо цахилгаан станцд ажиллаж хүн байсан. 93 онд зэвсэг төвчний 016 дугаар анги 150 дугаар ангиудад одоо 1 жилийн хугацаанд алба хааж ирээд тэгээд 9 жил 94 онд жолооч болж нэг өвлжиж аваад тэгээд хавар нь 95 онд бас л одоо яг ажил хайж ажилгүй ирэхээр явж агаад тэр манай хойтлын тэр орооны хойтлын замын хойтлд одоо манай энэ хилийн тухайн үед хилийн отрядын одоо хилийн албаны дараагаар ажиллаж исэн жүгдэр дарга манай хоёр танилын байжээ. Нөгөө нэг хорооллоос явдаг ойролцоо насны хоёр хүн. Тэгээд харилцаж одоо ярьж агаад хүүгээ одоо танаад ажил төрөлд оруулъя гэсэн тийм юугаар ярьж ирсэн чинь тэгээд нохоо хөтлөгчөөр одоо тийм явах боломж байгаа гэдэг. Тэгэхээр нь тэрлүүн ухаан тас тэрлүү орж явсан байгаа. Тэгээд нэг явж очиод хотод нэг хөөрсөнд нь суугаад тэгээд нэг сар 45 хоногийн хөрс байсан сарын хугацаанд л хоцорч очсон. 10 хэд хоногийн дараа очиж сарын хугацаанд суралцаад Гэлийн зэрэг удирдах газраас даргын тушаал гарч одоо бүх отряд застав уудыг албаны нохоо хөтлөгч зааварлагч тэгээд нохоо хөтлөгчтэй байх ийм 119 дугаар тушаал гэж гарсан. Тэгээд тушаалын дагуу анхны бэлтгэгдсэн хүмүүсийн нэг юм багмаа. Тэгээд ангиас тэр юугаа төгсч ирээд ирэхэд тэр юмд явхад адлиш хорондоо байжгаад төгсч ирээд одоо анх энд ангид ирэхэд гөлгөө хорондоо солигдсон үе таарсан. Тэгээд ирээл шууд маргааш нь шууд карантин дээр гарсан. Манай анги цөөхөн хүнтэй хүмүүс нь ихэнх нь одоо энэ лагерын карантин гэж байдаг байсан. Тэр лөө гарчихсан 95 оны карантин дээр ажиллах ийм юу таарсан байгаа. Анх ажиллах тийм боломж гараад тэгж ажилласан. Яг тэр карантин дээр ажиллаж байхдаа л одоо насныхаа хань өөрийн ихнэр Бужинлам, Доноо Бужинлам гээд бүсгүйтэй танилцж одоо тэгээ одоо тэрнээс хойш одоо 30 хэдэн жил өнгөрчээ. Тэгээ аль аль нь өвөө эмээ болтлоо хамтарч байна. За тэгээд 95 онд ахлагч болоод тэр жил 95 6 онд Эрлийн бүлгийн анхны тэмцээн гэж болоод энэ ангиас одоо манай сургалтын албаны тухайн сургалтын албаны дарга байсан Баатархүү дэд туранда Даваагийн Баатархүү ахалсан Эрлийн бүлгийн одоо бүлэг тэмцээнд оролцож одоо бүсийн тэмцээнд Баян Үлгийд явж авралаад бүсээс гараад Улаанбаатар хотод бүх аймагуудын одоо бүсээс гарсан амжилттай одоо тэр Эрлийн бүлгийн тэмцээн 9 сарын 10 дээр болоод тэнд 2 дугаар байр 7 секундын амжилтаар 2 дугаар байранд 1 дугаар байраас ухарч 2 дугаар байранд орж мөнгөн медаль өртөж ингэж цол ахиулж ингэж хилчин хүн болсон юм аа. Анх. Тэгээ 2 жил сайхан ажиллаад давстын заставын дамжин өнгөрөх гарц тэл нэг дээр шалгагч хилчин шалгагчаар тушаал гарч намарна. Тэгээд тэнд ажилласан юм байна. Тэр үед Баямагийн гам болд заставын дарга байлаа. Ахлах тэсгэж Ахмад бүрвд орч, бүрвд орч бүрж явна. Дарга орлагч байсан. Тэгээд харуулын дарга маань одоо Нямжав байсан. Аргачааг Нямжав. Тэгээд бүтээх ахлагч бид гурав ингэж гардаг байсан. 97 оны эсдийн ерхий шалгалтад 6 7 сарын 1-нд тэр болж яхад тэр шалгалтанд орж
нэг угийн нэг хэлний нэг жаахан юутай мэлэгтэй байсан дээ одоо дутаж одоо шалгалтанд ороод тэгээ хилийн зэргийн сургуулийн шалганы ангийг авсан. Тэгээ тэрэнд 4 жил өдрөөр сураад тэгээд 2001 онд офицер болсон. Төгсөн гутаа нэг шууд төгссөн офицерууд ангид томилт таавн тэр үед нь хаач хамаагүй гэдэг санал хэлж тэгснийхаа төлөө нөгөө 41-р отряд буюу цагаан нуурын отрядад биеийн төврийн офицераар томилогдчихдаг. Шалган төгсчөөд биеийн төврийн офицераар. Тэгээд ер нь нэг сонин төвх хэлэхэд шалган төгссөн нэг өдөр нэг цаг одоо шалган нэвтрүүлэх албаны мананд аль бууж үзээгүй тийм онцлог. Тэгтээ дандаа хилийн албаар явсан. Бас ийм онцлогтой байдсан миний төвх. Тэгээд цагаан нуурын отрядад очиход отрядын дарга нь манай багш байсан Ганхүү хорондоо тэнд байгаад ангийн хамт олон бүгд шинэ офицеруудыг сайхан тосч явдаг шүү дээ манай хэлэн зэрэг. Тэрний дагуу тосч яваад тэгээд танилцах нэг 7 хоногийн юуны дараа шууд Болмоо нурын заставын дараагаар тавьж тэгээд заставын дарга хийж эхэлсэн. Нэг жил болоод 2002 оны 5 сард хилийн төлөөлөх төлөөгчийн газар гэж байсны цугларалт анх дугаар цугларалт гэж болсон. Хилийн 2 дугаар застав Баруун Даваа аймгийн бүх офицерууд цуглаад Увсан аймагт маань болоод тэгээ энэ дээр ирэхэд одоо жинхэнэ одоо бүх талын бүх ах нар одоо туршлагатай хүмүүсийг оронжуулсан тийм цугларалтанд анх удаа орж исэн. Цагаан нуурын отрядаас тэр зун одоо шилжиж ирсэн байгаа одоо нааш ирэх одоо гарцаагүй тийм шаардлага одоо юу байгаад байгаагаа хэлж мэдүүлснээр тэгэхэд одоо шилжиж ирэхэд маань Батсах хорондагийн зэрэг болж одоо ирсэн. Тэгээд шууд ирэнгутаа юугаар давстын заставт дахиад дамжигдсан юм аа. Заставт сургууль төрсөн орлогчоор. Давстын заставт байхдаа нэг 2 жилийн зөрчил илрүүлж шийдвэрлэхэд одоо гол нь одоо оролцсон тухай үед. За нэг нь бол 89-р одоо тэмдгээс наашаага уруудаад 86-7-гийн дундуур дотоод талаас ачааны машинтайгаа 30 машинтай хүмүүс гинт гараад манай зэргүүдтэйгээ хамт бид нар харуулын нэгэд 5 зэрэгэл байдаг байсан. Одоо от цаатуулж ягаад өглөөгөр нөгөө машин орчихаар барьж ягаад тэгээ 2 Монгол нэг туваа ингээд 3 одоо хил зорчигчийг нэг 31 машинтай тэгээд өнгөт металл атсан тэгээд контрабандын зөвлөлттэй тийм машиныг саатуулаад хүмүүсийг тагналын шугамаар шалгаж шийдвэрлсэн юм аа. Яг би төгсч ирэл ерөөсө ирээл илтгэхэд анги дээр ерөөсө баг маргааш чи жижүүрт гарна гэж хэлсэн. Ерөөсө анги бүр цэргийн анги одоо яг нэг ихэнх одоо анхаарал одоо карантины сургалтын төв дээр төвлөрсөн өнгөчн. Тийм учраас ерөөсө ангийн төвд зайлшгүй ирдэг. Тэгээд энд одоо 2-3 өдөр одоо ээлжтэйгээр одоо улирн жижүүрт гардаг. Тэгээд жижүүрт гарч сурсан хүн дараагийнхаа руу шилждэг варианттай тийм. Тэгээд ангийн төв дээр юм байсан. Хангалт үйлчлэгээ явуул тухай үед бас сул байсан. Ер нь одоо хавар намар хангалтанд ороход бол бас ихэнх нь бол ялангуяа том биетэй над шиг таварш бол хувцсгүй хах нь үлдэх нь бол илбэг. Ер нь ч хамгийн хэцүү онцлог хэцүү хүнд газар нь хамгийн усын отряд байсан шүү дээ. Ер нь ямар ч цаг үед юм байсан. Тухай үед. Тэгээд ус руу ирсэн офицерууд ажил сурдаг, бусад ажилласан хүмүүс амьдралд өшөө илүү элчин болдог. Ийм онцлогтой гэж боддیں۔ Хилийн мэдээ дээр гарсан нэг 43 тонны өхөр хил давсныг яг тэр өдөр нь манай хилийн илрүүлээд застав дээрээс бид нэр хөдлөөд цэвэн гэрэл хашууч манад ирсэн байсан стандараар одоо дараа хавар эртээ явуулсан. Тэгээд цэвэн гэрэл хашууч манай ирсэн байсан. Өмнө говьд 1 жил ажиллаад ирсэн байсан. Тэгээд юу яасан? Газар дээр нөгөө хүмүүсийг Оросын талж ирлээ цааталтан застав нойрхон байдаг. Уулын харуулын тэнд байдаг заставаас нэрж байгаа. Тэгээд дагаад модон дээр мордоол шууд араас нь явсан. Шөнийн усны одоо 3-4 хүн цагийн дараа л өглөө 10-11 цагийн үед нөгөө хамтарсан ирэлд орцсон. Тэгээ шууд артлын тэр өндөр бол одоо юу вэ? Тэр өндөр бол Оросын талын уулны жимээр нөгөө малыг хөөгöd гарсан мөрн байгаад байдаг. Дахиад нэг айлын үлжээр рүү ордог, уруудаа цааталтна. Тэр мундаг өндөрлөө тэр малыг авч гараад нэг жимээр хөөж гаргаад цаашаа давуулж 2-3 хөндийг хатлаад
Яг нэг голын хажууд нөгөө малтайгаа байж хатан бид нэр мөрдөж очсон. Өдөр 15 цагийн үед. Тэгээд 4-5 цагийн мөрдлөгний дараа нөгөө газар очиход нөгөө малын хулгайч нар нь алга болцсон. Тэгээ Оросын хилчид байгаа болохоор бид нар бас баатарлаг яваад. Тэгээ нөгөө малаа харж аваад шууд би нөгөө цэргийн хамт явсан байсан Монгол талаас. Тэгээд бид нэр туугаад хэд дээр авчирч бүрэн бүтэн тэр өдөр нь. Тэгээ энийг бол тухайн үед хилээ мэдээ одоо нэг их орны манаас нэг тухайн юуны дугаарт өдөрт нь одоо илрүүлсэн тухай сайш ягдж биччихсэн юм байна. Яг энэ хөө завшааныг ашиглаад одоо түүхэн одоо 50 жилийнхаа хийж байгаа 245 дугаар ангийн үе үеийн одоо ахмад гэлчэд тэднийг ирвэл за одоо ажиллаж байгаа шинэхэн одоо байлдагч төрөөчнөөс хавхуулаа те бүх одоо ангийнхаа хамт олонд эрүүл саруул байж улс орныхаа одоо дархан хэлийг сайхан манах үе үеийн залгамж халааг бэлтгэхийн төлөө одоо утга учиртай амьдралаа зориулаасаа баяр хүргье гэж хэлмээр байна.